За орой мэнд хүргийн үзэгчдээ тэгэхээр манай Econews мэдээллийн хөтөлбөрөөр энэ 7 хоногт үйлчлэлтийн сэдвийг голчилж байгаа. Тэгэхээр бид дүүрэг бүр дээрээс та бүхэнд үйлчлэлтийн бэлтгэлийг хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг өдөр бүр хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Баянзүрх дүүргийг онцлог хүргэж байна. Баянзүрх дүүргийн хувьд бол одоо нийслэлийн маш олон хүн амтай томоохон хэмжээний нутаг дэвсгэртэй дүүргийн тоонд ордог. Энд бол энэ дүүрэгт бол орон сууцч бий, гэр хороолж бас маш ихээр төвлөрсөн байгаа. Тэгэхээр жил бүр одоо Баянзүрх дүүрэгт нүүдлэж ирж байгаа, орон нутгаас ирж байгаа иргэдийн тооч мөн нэмэгцээр байгаа юм. Тэгэхээр үйлчлэлтийн бэлтгэл ажлыг бол одоо жил ирэх тусам Баянзүрх дүүрэг бол одоо илүү өргөн цар хүрээтэйгээр бэлтгэсээр байна. Тэгэхээр одоо яг Баянзүрх дүүргийн хувьд бол одоо үйлчлэлтийн бэлтгэл ажил 80-аас 90% та явагдаж байгаа юм байна. Тэгэхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч одоо Бат цогтоос үйлчлэлтийн бэлтгэл ажил одоо хэрхэн явагдаж байгаа мэдээллийг тодруулсныг одоо та бүхэндээ хүргье. Яг одоо 10 сарын 1-ээс аж ахуйн нэгж байгууллагуудын дулааныг одоо аль бисаар тавина. За 9 сарын 25-наас сая бол тийм ээ одоо айл өрхүүдийн одоо дулаан тавигдсан. За зарим газараа бол энэ зуны одоо улиралд бол одоо инженерийн шугам сүлжээний ажлууд бол хэсэгчилсэн байдлаар тийм ээ олон жил болсон шугамуудыг засаж сэлбэх ажлууд хийгдсэн. За дулааны одоо яг өнөөдрийн төвшөнд бол яг айл өрхүүдийн дулааныг тавьсантай холбогдуулан зарим нэг газараа бол одоо бас дахин одоо дулаан алдах юм процесс явагдаж байгаа. Гэхдээ энийг бол одоо 10 сарын одоо дундаас өмнө тийм ээ 10 сарын одоо 1-ээс өмнө бол айл өрхүүдийн дулааны асуудлыг бол бүрэн одоо засварлаад шийдэ дуусна гэсэн юм мэдээлэл бол манай орон сууц нийтийн аж ахуй тийм ээ за дулааны шугам шүлжээнээс бол одоо мэрэгжлийн чиглэл үүргийн байгууллагуудаас бол өгөөд байгаа. За засварын ажлууд бол бас давхар хийгдээд явж байгаа. Удахгүй дулаанаа хүлээн авах гэж байгаа байгууллагуудын хувьд ч мөн өөрсдийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тухайлбал дүүргийн нэгэн чухал хэсэг болох Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг цонхаанаа бүрэн дулаасан байгаагаас гадна дулааны шугамын ажлуудаа ч 100% хийж дуусгажээ. Дүүргийн эмнэлгийн хувьд одоо 10 сарын 1 болоод дулаалга авах болсон байна. Ер нь сангийн ажлуудаа хэр хийж гүйцэтгэсэн байна. Манай эмнэлгийн хувьд бол одоо энэ үйлчлэлтийн бэлтгэл ажилд өөрийн хэрэглээний дулааны шугам болон засвар үйлчлэгийн ажлууд бол бүрэн 100% хийгдсэн. Энэ өвлийн хөлтний бол болно л гэж бодож байгаа. Одоо яг 10 сарын 1-нд халаалт өгөхөд бол халаалт авахд бэлэн байна тийм. Тэгээ бэлэн болсон байгаа. Ер нь одоо хичнээн хэмжээний шугамыг шинжилсэн тийм засвар үйлчлэл. Урсгал засварын манайх чинь одоо хэрэглээний шугамнаас чинь үндсэн 250 м шугам. Тэрнээс нэг шаардлагатай гэсэн 100 м шугам, 100 гаруй метр шугам. Тэгээд нэг хаалт үйлчлэгээ одоо тасаг нэгжүүдийн пар халаалтын парыг авч угаах цэвэрлэх тийм юмнууд одоо ерөнхийдөө 100% хийгдсэн байна. Өвөлжилтэд бэлтгэх бас нэгэн чухал зүйл бол замын халтаргаа гулгаанаас сэргээлэн цацах бодис элт юм а. Баянзүрх дүүрэг нь нийт 4 нийтлэг үйлчилгээний газартай. За газрууд тус бүрт замын халтаргаанаас сэргээлэх давс, бодис зэргийг тус бүр 50 тонн, элс хайрга зэргийг 10 м кубик бэлтгээд байна. Нийслэлийн хамгийн олон одоо иргэнтэй дүүрэгт бол Баянзүрх дүүргээ харга ордог байгаа. Тэгэхээр энэ олон иргэнийг одоо аятухта амьдруулахын тулд бол зам бас сайн байх шаардлагатай. Тэгэхээр Баянзүрх дүүргийн тухайд бол одоо өвөлжилтэд замаа хэрхэн бэлтгэж байгааг Баянзүрх дүүргийн барилга зам хариуцсан мэрэгчлэнээс тодруулъя. Тэгэхээр дүүргийн хувьд одоо өвөлжилтэд замаа хэрхэн бэлтэж байна? Ямар засварын ажлуудыг одоо хийж гүйцэтгэв? За энэ жилийн хувьд бол нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 6 байршил буюу 9-10 хороог хамарсан байршилд одоо зам барилгын засвар шинжилтийн ажил хийгдэж явж байна. Энэхүү ажил маань нийт 80% та явагдаж байгаа. Одоо 10 сарда багтаад бүх ажлуудаар дуусгаар байна. За дээрэс нь одоо сургууль орчин хөдөлгөөн зохион байгуулалтын тэмдэглэгээтэй асуудлыг бүгдийн цогцоор нь шийдэж өгсөн байна. За мөн түнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд 19 гэр хороод байдаг. Эдгээр гэр хороодын одоо хороолт дундах шорон замыг манай дүүргийн одоо өөрөөр авсан зам барилгын техникээр бид засаж янзалж байгаа. Энэ маань нийтдээ одоогийн байдлаар бид 38,000 м квадрат талбайг бол хусаж төгсөж ажилласан байгаа. 19 хороодоос өнөөдрийн байдлаар 10 хороонд ажиллаж байгаа. Одоо хүүтний улирлаас өмнө бол бүх хороодоо шахаж дуусгах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Статистикийн газрын мэдээгээр бол тус дүүрэгт 300 мянган иргэн оршин суудаг гэдэгч албан бус тоогоор 360 мянган иргэн амьдарч байгаа юм а. Хүн ам ихээр шигүү төвлөрсөн байгаа учраас мөн тус дүүргийн газар нутгийн онцлогоос шалтгаалan өвөл цагт дараах асуудлууд тулгамддаг байна. За манайх тэр яг шар хад орчим, за урах наран,
За дайр их орчмын тэр одоо хойд зүгээс ирж байгаа сэлб гол гээд энэ хэсэг газрууд дээр бол одоо голын тий ус үерлэх тийм ээ одоо цөмөрж гарч ирэх ийм асуудлууд бас их гарч ирдэг. За өнгөрсөн жил бол дайрхийн сэлб гол орчим тэр хэсгийн одоо эерэг дагуух айлууд дээр бол одоо маш хэмжээний ус одоо гарч ирсэн байгаа. За тухайн айлууд нь өөрсдөө зөвшөөрлөгөө одоо голын голдрлыг өөрчлөөд дээр нь одоо шороо тийм ээ асгаж бууснаас болж усны голын голдрол өөрчлөх тэгэхээр газар доогоор явж байгаад айл одоо нэмгэрсэн дулаан газраараа бүлтэрч гарч ирэхтэй ус нь. За ингэснээрээ одоо тухайн одоо зөвшөөрөгдсөн одоо зөвшөөрөлтэй айл өрхүүдийн газар байшин руу тий хашаан руу ус орох ийм асуудлууд бас гарч ирж байгаа. Үзэгчтэй Баянзүрх дүүргээс сурчлага маань үргэлжлэн та бүхэнд хүрж байна. Тэгэхээр өвөл цаг болж байгаатай холбогдуулаад одоо нар эртж жаргадаг байгаа. Энэ үед бол гэрэлтүүлгийн асуудал маш чухал. Тэгэхээр хотын хамгийн олон иргэн оршин суудаг Баянзүрх дүүргийн тухайд одоо гэрэлтүүлгийг өвлжилттэй холбогдуулаад хэрхэн бэлтгэсэн байгаа талаарх мэдээллийг та бүхэнд одоо Баянзүрх дүүргийн гэрэлтүүлэг тогтцолд хариуцсан мэргэжлэнээс тодруулъя. Тэгэхээр Баянзүрх дүүргийн тухайд бол одоо ер нь хичнээн гэрэлтүүлэгтэй билээ. Ер нь одоо гэрэлтүүлэг гийг одоо хэр бэлдэж байна үйлчлэлтэй холбоотойгоор. За тийм ээ. Одоо манай дүүргийг болохоор 8500 гэрэлтүүлэг байна. Тэгээ үүнийг болохоор гэр орон сууц дундах гэрэлтүүлэг болохоор Баяжаа Монлид компани хариуцж байгаа. Тэгээд нийт эзэмшлийн 5 зам буюу нийт одоо төв зам дагуух гэрэлтүүлэг холбоот ирдэг компани хариуцж явж байна. Тэгээд өвчт одоо өвөл эрт одоо харанхуй болж байгаатай холбогдууд нь одоо 7 хоног болгоны нийт өдөр болгон цагийг одоо тааруулдаг байгаа. Одоо энэ 7 хоногийн болохоор одоо орой 7 цагаас хасаад өглөө 8:30 минутанд унтарч байгаа. Тэгээд дараагийн 7 хоногт болохоор 10 минутаар ингээд урагшлаад хойшлаад ингээд явна. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн яг өнөөдрийн 4 өдөр үзэхэд 98% асаалттай явж байгаа нийслэлийн захирчийн ажлын албаны мэргэжилтэн тэгээд шуурхай хөдөлгөөний төвийн бас хариуцсан мэргэжилтэн гэдэг ашиглалт хариуцсан компаниудаас явж ингээд шалгасан байгаа. Тэгээд 98% асаалттай байгаа. Ер нь бол засвар үйлчлэгээ бол байнга тогтмол хийж явж байгаа. Баянзүрх дүүргийн 11 болон 20 дугаар хороонд малчин мөрхүүд олноор оршин суудаг. Тиймээс ч дүүргийн зүгээс малчин мөрхүүдэд зориулан хадлан тижэл нөөцлөх ажлыг хийж байна. Энэ жилийн тухайд нийслэлийн зүгээс малчдад зориулан 200 сая төгрөгийг төсөвлөд байгаа юм а.